Газар дор уусхан олборлох технологи ашиглан ураны ордод олборлолт явуулахад хөхрийн хүчил хэрхэн ашигладаг тухай зөв ойлголт өгье. Технологийн хувьд газрын гүнд цэвэр хөхрийн хүчил ашигладаггүй. Хөхрийн хүчлийн сулруулсан уусмал ашиглана. Уусмал дахь хүчлийн агуулга дунджаар 1.5-аас 1%. Өөрөөр хэлбэл 98% нь ус буюу маш бага агуулгатай хөхрийн хүчил байдаг гэсэн үг. Уусмал дахь хөхрийн хүчил газрын гүнд ормогц химийн урвалд орж хоёр төрлийн элемент болж задардаг. Эхнийх нь хүчлэлэг орчин үүсгэж протон, нөгөө нь сульфат болдог. Сульфат нь цаашлаад бидний сайн мэдэх гипс болдог. Хөхрийн хүчлийн сулруулсан уусмал маань газрын гүнд ормогцоо ураны эрдэсийг уусхан шингэн төлөвт оруулах хүчлэлэг орчин үүсгээд өөрөө задарч алга болдог. Ийм учраас хөхрийн хүчлийн сулруулсан уусмал эргэлдэж байгаа шингэн өдөр бүр нэмж хийх технологитой. Зөвч овоорт бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2500 тонн уран олборлоно. Үүний тулд өдөрт 150 мянган метр кубэд ус эргэлдүүлэх юм. 150 мянган тонн усанд агуулгадах хөхрийн хүчлийн хэмжээ 1.5% л байна. Дахин тодруулж хэлэхэд ураны олборлолтод ашиглагдах уусмал маань цэвэр хөхрийн хүчил огт биш. Бид газрын гүн рүү хизээж 200 вагон цэвэр хөхрийн хүчил шахахгүй. Дунджаар 1.5% хөхрийн хүчил агуулсан сулруулсан уусмал эргэлдүүлнэ. Уусмалд агуулгадж байгаа хөхрийн хүчил газрын гүнд эрдэсийг өөртөө уусхан химийн урвал задралд орж алга болно гэдгийг тодтогъё. Хөхрийн хүчил газрын гүнд хүчлэлэг орчин үүсгэн ураны эрдэсүүдийг шингэн төлөвт оруулахад л ашиглаж байгаа хэрэг. Газар дор уусхан олборлох энэ технологиг 50 гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэд нээсэн. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, олборлолтын зардал бууруулах зорилгоор уул уурхай салбарт нэвтрүүлснээс хойш олон мянган компани ашиглаж технологиг тасралтгүй сайжруулсаар ирсэн. Уранаас гадна алт цэсийн олборлолтод ашиглаж эхэлж байгаа. Харьцангуй хор хөнөөл багтай, эдийн засгийн хувьд үр ашигтай технологи юм. Урана групп дэлхийн ураны зах зээлийн талаас илүү хувийг нийлүүлдэг Казахстаны Катко группийн сайн туршлагуудыг авч ашиглах гэж байгаадаа баяртай байна.